1951 оны 6 дугаар сарын 10. Улсын их хурлын сонгуулийг явуулах энэ өдөр нь бүх ард түмний баярын өдөр боллоо. Манай орны түүхэнд анх удаа саналыг нууцаар хураах үндсэн дээр нийтийн тэгш шууд сонгуулиар төрийн дэд байгууллагыг сонгож байна. Сонгогчид намын гишүүн ба гишүүн бусдын эвслээс нэр дэвшигчдийн төлөө саналаа өгдөө, жаргаланд шинэ амьдралын төлөө, социализмын замаар амжилттай явуулахын төлөө баяр бахалтайгаар саналаа өгцгөөж байна. Нийслэлтэн стадны сонгуулийн тойрогт нөхөр чой болсон Бомцэнд Сэтэнбал нар хүрэлцэн ирж, энэ тойргийн бүх сонгогчдын хамт хэвлэх үйлдвэрийн ажилчин Гевагийн Содон дагвын төлөө саналаа өгч байна. Олон түмний жинхэнэ ашиг тусыг хамгаалсан Сүхбаатар чой болсны намын бодлогын зөвд ард түмэн олон жилийнхээ туршлагаар мэдж итгэсэн юм аа. Ийм ч учраас сонгуулийн өдөр нь намын бодлогын их ялалтын өдөр боллоо.